хүмүүс амар их ингэж боддог гэсэн. Чи аавыгаа хүүхэд нь ингээл яваад идэг те. Жүжигчин болоо ингээл лаглаг юм тоглоол ингээл яваад идэг. Аавыгаа яагаад хардгүй? Аав дээрээ яагаад очдгүй? Аав чинь тэнд гэр оролт тэнд ингээд амьдраад тах чинь хүүхдүүд нь ингээд тэнд ингээд өөртөө жаргалыг өгөөд яваад байна тий. Яг ясан дээр тэр одоо тэр нөгөө нэг хүмүүс миний амьдрал болон гээд миний арга гэрийг мэдгүй шүү дээ. Тэгэл аргаар бол би бүр аавд ингэж хэлдэг байсан юм манай ах ихчнэр тий. Аваа эндээс ингээд нүүн яа. Та ингээд тэнд очиод бай. Айсгүй энд очиод бай. Айсгүй энд ингээд яа. Эндээс ингээд явцгаая гэх тий. Тэгвэл манай явахгүй. Үгүй ээ. Энэ бол миний гал боломт тий. Энийг би ээжтэй чинь цуг бүр 0-оос нь эхлээд ингээд байрсан. Тэгэхээр ээж чинь ингээд одоо бурхан болсон тий. Би ч гэсэн гэртээ бурхан болох хэвээр. Би эзэж ингээд одоо тэг яг юу гэж тайлбарлах юм би тэрийг хэлж мэдэхгүй юм л да. Ямар ч гэсэн тэр байшин хүмүүс нүг амар дургуй. Хамтаас нь дурсамж нь тэнд байгаа шүү. Дурсамж нь тэнд байгаа шүү. Ер нь бүх бүтээсэн юм тэнд байгаа байхгүй. Тэгэл ингээл сүүлд одоо ингээл бодоод ангууд хэрвээ би аавын хоорондойсон бол яг л адилхан би тэндэл үлдэн. Тий. Өөр сонголт байхгүй. Би ч өөр хайчих юм тийм үстэй. Би тэрийг би насаараа амьдэрсэн их нэртэйгээ өөрөө тооцохын ингээд тавиад өөрөө шаврын зуураад ингээд өдөртөд хүмүүсээр хийлгээ те. Тоос шороо шавар шахагийн нээж цэвэрлээ бүгдийг ингээд цэвэрлээ тийм байшин босоод ирсэн байхад тэр байшин тэрийг хайд явах уу?